нийгэмд хүмүүс бие биенийгээ айр сунг, шашин шүтлэг, мэдлэг боловсрол, гарал угсаа гэх маш олон зүйлээр нь ялгарлаж харцдаг. Хүмүүс ямар албан тушаалтай эсвэл ямар боловсралтай, ямар мэдлэгтэй эсвэл ямар авьяастай гэдэг зүйлээс шалтгаалаад хэлмэгдүүлэх гэдэг зүйл өртөж байсан. Болоод өнгөрсөн юм бол юусоо биш. Яа тэгэл тэр үед амьд байсан юм уу? Тэр үед хэлмэгжсэн хүмүүсийн үр хүүхдүүд нь бидний эргэн тойронд амьдарч байгаа. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг аюул 1921 оны 7 сараас эхэлсэн байдаг. Энийг хэлмэгдэл гэдэг шинэ ёстой харж уурга болсон шүү. Харж уурга гэдэг хүний нүдэнд харахгүй, явж чадахгүй иймэрхүү харж уургатай болсон. Монгол улсын цагаат дах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 1939-өөс 2013 онд 18787 лам, 2443 хуучин төрийн албан хаагч, язгууртан, 3396 ардын төрийн албан хаагч, ард иргэд, 1163 цэргийн үүрэгтэн, 4589 албан тушаал тодорхойгүй. Нийт 30378 хүнийг цагаатгсан байна. 30-аад онд бол байна штэ. Монголын бүх насанд хүрсэн эрэгтэй 20%-ийг нь барьчилж 15%-ийг буудаж алсан байдаг. 37 оны 9 сараас эхлээд барьчилгаа. 6-7 удаа барьчилгаа яваад Алтан булын дотоодын хамгаалах газрын ногоон болоод 480 хүнийг барьсан байх. Евросумнаас 480 хүнийг барьсан. 480 хүнийг барьчилсан төвний дотороос 180 хүнийг буудсан байна. Тэгээ яагаад буудсан бэ гэсэн. Та нар ангийн дэс нэгд. Хоёрт бол та нар гадаадын тахад. Гэвч би ч үсэн мэдгүй амьд дээр явж байгаа улсууд юу гэдгийг мэдэхгүй. Эхнийх нь шударгаар үнэхээр би тийм юм мэдгүй, тийм дайсан байсан би байхгүй. Би зүгээр мал хүн гэж хариулсан байгаа. Дараад та хэрэгээр нууж бууд. 180 хүнийг буучхад тэрнээс хойш шүү дээ. Та нар хэрэгээ хүлээх юм бол ам хэлтэрсэн 10 жил өгнө. Тэгээ бусад 300 хүн хэрэгээ худлаа хүлээгээ ам хэлтэрсэн 10 жилийн ял аваад гарсан. Тэр үеийн хуулиар бол жирэмсэн эмэгтэйг баривчилж болохгүй. Насанд хүрсэн эрэгтэйг болохгүй гэсэн хуультай байтал жирэмсэн эмэгтэйг хүртэл баривчлаад буудаж байсан. Ээжийг алсан штэ баахгүй штэ ээж авыг янгар өрөнгөө хүлээг би гарангууд ихс гараагүй байж явахдаа чирж аваад явсан хүн өөхлөө яах. Эцэг явахдаа би ямар ч хэрэг хийгээгүй. Хуучин үйлдвэрийнхээ модыг төлж байгаараа миний хийслэг гэж хэлээд нөгөө хүн чинь ариун цагаан сэтгэлтэй явсан байл. Аваачаад тийм хэрэгээ хүлээсэнгүй. Ямар хэрэг хүлээсэн мэдэхгүй өөрөө тэгээ бодов. Бүх хөрөнгийн хураагаад гэр орныг хураагаад ингээд юуцгүй болгоод ингээд л хайж байсан жишээлбэл. Нилээн чинэлэг айл байсан. Тэгээ бүх хөрөнгийн одоо 90 гаруй хувийг хураагаад алт мөнгө гэдэг чинь нэрс хязгааргүй гэж хэлж байгаа шүү дээ. Эмээгийн гартай байгаа буугч нь энэ бөгж мөгж ингээд наадах чинь аваад авчрахгүй л гараа хог таслан шүү гэж хэлснээс хойш эмаа нэрээс айгаад тэр нэрээс хог татаад ирсэн ингээд өгчихсөн байгаа. Жишээ нь манай гэрт ирээд аавын хэрглэж ирсэн хэд худаа хөрөг тэгээ дээрээс нь үстэй ангийн буу тэгээ дээрээс нь өөрөө нэг өвлөмсдөг хурган дотортой дээр нэхийдээ аль хувцсондрын ийм юмнуудын эмээл хазаарын хүртэл ингээ хураас дараа нь ирээд малын хураас эсэргүүний хөөгдөлтэй би ерөөсөө дандаа эсэргүүний хөөгд гэдэг нэрээр тэгээ сургуулиасаа гараад сургуулиас чамаа хаслаа хэд тэр хөдөөнөө тэгээд юу ч мэдхгүй хөөхд тэгж ийм тийм гэж асууж мэдхгүй л байгаа байхгүй та битээ дахин ирээд л гэсэн шүү дээ. Тэгээ удамд гарч байгаа юм биш үү? Эсэргүүгийн хөөхдөд дээрээс одоо зөвшөөрдөг. Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгчдийн хэргийг шалгаж суллах ажлыг дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комисс 1939 онд эхлүүлснээр цагаатгах ажил эхэлж ардын хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комисс
Бүгд найрамдах Монгол ард улсын дээд шүүх эрхэлж байсан боловч 1990 оныг хүртэл улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэх ёстой нэр төрийг сэргээн цагаатгах ажил идэвхтэй байгаагүй лээ. Саалгдсан хүний хүүхдүүд одоо хүртэл тэтгэврийг юугаа авч чадаагүй шүү дээ. Нөхөн төлбөргүйгээр цагаатгал гэж байдаггүй. Гэтэл цагаатгалаа гэд нэг бичиг өгчөөл өөр юм байхгүй. Хэлмэгдэл ерөөсөө хэлмэгдэл чинь өнөөдөр ч байгаа байхгүй юу? Өнөөдөр ч байгаа. Тэр үед бол шууд одоо баримтлаад гэрээс баримтлаад буудан алаад эргээд хөрөнгөний хураажсэн болвол одоо оюун ухааны хооцол айж чочхын зовлон хинч өөрийн үгээ хэлж чадахгүй болсон өнөөдөр тэгж залуучуудыг хэлмэгдүүлж байгаа шүү дээ. Чавсангийн хөшөөнд дэргэд зогсож исэн хоёр залуу ирээд хэлсэн та нар хэлмэгдэл гэж мэдгүй гэж мэдгүй гэж. Юу болсон мэдгүй гэж. Тэгэхээр энэ талаар ерөөсө ямар ч хуулга яриа байдаг вэ? Энэ талаар үнэн түүх бичсэн ном байх. Тэгэд энэ бол Монголын хувьсгалт намтай холбоотойгоор нам бүгдийн нам дарсан. Хүмүүс бие биенээ хороож, өчиггүй цаазалж хэлмэгдүүлж байсан тэр аимшигт явдал гадаадын айл нэг оронд биш, манай их оронд болсон гэдгийг залуус бид мартаж болохгүй. Магадгүй бидний ч гэсэн зүгээр гэртээ сууж байхад гаднаас танихгүй хүмүүс орж ирээд барьж аваад хээр аваачаад будаад унгаах магадлал бас байж л байгаа. Өнөөгийн залуучууд хүний эрхийн төлөө суралцаж, бие биенээ хүндэтгсэн сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээхгүй бол энэ явдалд автагдахыг үүсэхгүй. Хэрвээ чи одоо өнгөрснөө мартаад өнгөрснөө тоохгүй байвал ирээдүйд чамд тэр бүх зүйл тохиолдоход чи яах вэ? Үүнийг бодоод өнгөрсөн түүхээ битгий мартаарай. Өөрөө өөрсдийнхөө эрхчлөө, үр хойч үеийнхэн эрхчлөөний төлөө бид нар өөртөө сонор сэрэмжтэй байж түүнийхээ төлөө тэмцэж үзэл батлаа илэрхийлээсэ гэж хүсэж байна. Монгол улс иргэнээ хүчрхийлдэг биш. Иргэнийхээ эрх эрхчлөөний төлөө тэмцдэг тийм улс байгаасаа гэж би хүсдэг, мөрөөддөг. Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх шархирсан, хар дарсан жилүүдийг хамаг монголчууд бүү мартагтун. Энэхүү бичлэгийг Торгоны зам сангийн дэмжлэгтэйгээр Демократийн залуусын төвтэй хамтран бүтээв. Улаанбаатар хот 2015 он.